Сайн байцгаана уу? Би Ванжил урлагийн институтийн туслах куратор Мегмар Цэрэн байна. Би та бүхэндээ Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотын Рубиний урлагийн музей дээрээс мэдчилж байна. Тэгэхээр Америкийн Монгол судлалын төв Хенри Луйс сангийн дэмжлэгтэйгээр соёлын өвийн хөтөлбөрийнхаа хүрээнд Америкийн нэгдсэн улсын музейд дадлага хийж ажиллах юм хөтөлбөр явуулдаг байгаа. Тэгэхээр тэр хөтөлбөрт би тэнцээд 4 сарын хугацаатай Рубиний музейн кураторын тэнхимд нь дадлагын ажил хийхээр ингэж дадлагжин ажиллах болсон байгаа. Тэгэхээр ингээд аль хэдийн 3 сарын хугацаа өнгөрцөн байна. Тэгээд Рубиний музейн нэг хэсэг болоод маш их олон зүйлүүдийг сурч мөн өөр хийж чадчих нэгээрээ бас музейд өөрийн хувь нэмрээ оруулж ажиллаж байгаадаа маш их баяртай байгаа. Тэгэхээр музейд ажиллах хугацаанд маань музейн Хималайн урлагийн куратор Елена Пахатова, доктор Елена Пахатова гэж маш мундаг судлаач эмэгтэй намайг удирдан ажиллаж байгаа. Тэгэхээр түүний удирдлаганд олон зүйлийг сурч байгаа мөн хажуугаар нь кураторын тэнхим маань цуглуулга буюу санх өмөрөг цуглуулгын тэнхимтэй хоршин ажилладаг учраас өдөр тутмын ажил маань кураторын үүрэгт ажлуудаас гадна бас цуглуулгын менежментийн ажлуудаа ингэж хавсран явдаг учраас олон төрлийн ажлуудыг бас хийж олон янзын зүйлүүдийг бас сурах боломж олддог байгаа. Тэгэхээр бас музейд ажиллахаас гадна музейд ажиллахгүй өдрүүддээ би бусад музейнүүдээр зочилж үйл ажиллагаатай биечлэн танилцах боломжууд олддог учраас бас өөр арга ухаануудыг, өөр музейн туршлагуудыг суралцах боломж олдож байгаа. Тэгэхээр хөтөлбөр маань маш үр дүнтэй, өрөөгөөжтэй байгаа, маш баяртай байгаа. Хөтөлбөрийнхаа явцад мөн үр дүн ч гэсэндээ маш гайхалтай байх болно гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл очиод бас өөрийнхөө сурсан мэдсэн зүйлүүд туршлагуудаа хуваалцсан, чадах чинээрээ хуваалцсан гэж бодож байгаа. Тэгэхээр одоогоор л хөтөлбөр маань маш амжилттай явж байгаа. Тэгээд Америкийн Монгол судлалын төвд маш их баярлалаа.